сайн байцгаана уу? Энэ өдрийн мэндийг хүргэе. За өнөөдрийнхөө хичээлээр та бүхэндээ хиймэл оюун ухаанаа ашиглаад хэрхэн мөнгө олох талаар зааж өгье. За гэхдээ энэ маань зөвхөн хэдхэн жишээ шүү. Үүнээс олон их боломж байгаа гэдгийг та бүхэн анхаараарай. За ингээд хичээлдээ оръё. За эхнийх нь боломжнууд хиймэл оюун ухааныг ашиглаад дижитал бүтээгдэхүүн гаргах боломжтой. За тэгээд түүний газар нь ямар хиймэл оюун ухаан хэрэглэх вэ гэвэл ChatGPT, Canva, Leonardo, Scott Midjourney болон бусад хиймэл оюун ухааны зураг гаргадаг хэрэгслүүд. За PDF бас PDF цэг AI бас хэрэгж болно. За та тэгэн дээр юу хийж болох вэ гэвэл ChatGPT-гийн prompt-ыг нэг зөвлүүлээд олон цуглуулгууд байдаг те. За түүнийг хийгээд зарж болно. За та ChatGPT дээр тухайлбал надад машины тухай prompt хэлж өгөө 100 ширхэг гэд. За тэгээ дараагийнх нь байгалийн талаар 100 ширхэг гэд. За ингээд нийтд нь та ингээд 1000 муу 2000 эдрэгээд те ингээд олон төрлийнхийг ингээд цуглуулад за та түүнийгээ зарч болно. За монголчууд ер нь зарим нь англи хэл сайн мэдгүй байгаа учраас тэр англи хэлний prompt өгөгдлүүд маш их хэрэгтэй байдаг. За зарим хүмүүс завгүй учраас бэлэн prompt-ыг худалдаж авдаг. За та нар хэрвээ Etsy гээд олон төрлийн ийм prompt-ыг цуглуулга зардаг газар руу орох юм бол харна. За ер нь $2-аас эсвэл $10-оор зарж байгаа ийм цуглуулгууд байгаа. За энэ prompt-ийн цуглуулга бол зөвхөн монгол хүмүүст хэрэгтэй биш. Дэлхийд даяараа хүмүүс англи хэлгүй улсуудад хэрэгтэй байдаг. За та үүнийгээ бас өөрийнхөө вебсайт дээр тавиад зарж болно. Тэгээд өөрөө Facebook-оор Америк, Европын орнууд, Ази орнуудад ингээд зарж болно. За дижитал бүтээгдэхүүн маань зөвхөн монголоор хязгаарлагдахгүй дэлхийд даяар зарах боломжтой. За түүнийгээ та зөвхөн PayPal-тай холбоол PayPal-аар та дэлхийн аль ч өнцөг булангаас та багш нараас мөнгө цуглуулах боломжтой. За PayPal-аас та олон банкны гүйлгээ хийдэг газрууд байгаа. Тэрүүгээр дамжуулаад мөнгө авах боломжтой байгаа. За ер нь зөвхөн Монголд гэлтэхгүй. За мөн тэр мэрэгжлийн e-book хийж болно. За та тэрүүгээр Canva дээр хийж болно. E-book-ийнхаа доторхыг нь ChatGPT-гээр хийгээд дизайныг Canva дээр хийж болно. За мөн та энийг зөвхөн монгол хэл дээр хийх биш, англи дээр хийж болно. За тэгээд зарж болох нэ. За Canva-гаар бас загвар бүтээж болно. За Canva дээр сая олон төрлийн Canva дизайн бүр цаанаасаа хүмүүс хийгээд тавьсан байгаа. За ихэнх нь үнэгүй. За хэрвээ та Facebook-ийн пост хэрэглэнэ 30 хоногийн ингээд ChatGPT-гээр тухайлбал нэртэй алдартай хүмүүсийн хэлсэн үгнүүдийг гаргаж өгнө үгээд хэлэнгүүт чинь ChatGPT гаргаад өгнө. За тэрүүгээрээ Canva дээр бэлэн байгаа дизайнууд дээр тавиад за та тэр дизайнаа зарах юм уу эсвэл компаниудад өөрсдийнх нь яг лого гэдрийг оруулсан тийм Canva дизайн хийж өгөх боломжтой. За тэгээд бас төрөл бүрийн хүүхдийн сургалтын материалуудыг бэлдэж болно. За тэрэн дээр та ChatGPT-гээр гаргаад за PDF цэг AI-г ашиглаад материалаа гаргаж болно. За мөн тест даалгавруудыг ингээд ChatGPT-гээр хийх боломжтой. Би та бүхэнд хэлсэн байгаа ChatGPT-гийн 5 нь ер нь профессорын хэмжээнд утсан байгаа гэдэг. Тэгэхээр профессор хүн ямар тест даалгаврын материал бэлтгэв та түүнийг ChatGPT-гээр монголоор бэлдээд гаргаж өгөх боломжтой. За тэгээд та нэг бүтээгдэхүүнээ 10,000-аар үнэллээд за өдөртөө 5 ширхгийг заръя гэж бодъё. Тэгэх юм бол та сарда 1.5 сая төгрөг хийх боломжтой. Энэ бол хамгийн доотлын мөнгө шүү те. Та хэрвээ тэр Canva-гаар 365 онтын дизайныг хийж компаниудад зарах юм бол тэр ер нь доор хаяж 500,000-аас 1 сая төгрөг. За зарим хүмүүс 2 сая төгрөгөөр хийж байгаа те. За тийм учраас та зөвхөн энэ орлогын боломж хамгийн бага боломж шүү гэдгийг ойлгоорой. За дараагийнх нь харъя. За дараагийнх нь болохоор та хиймэл оюун ухаанаар сургалт болон консалтинг хийж болно. За ChatGPT бол энүүгээр алдартай. Та сургалтынхаа бүх программыг
ChatGPT-г гаргаж болно. Монголоор эсвэл англиар. За тэгээд ер нь одоо сургалт зардаг олон одоо вебсайтууд байгаа те. Skillshare, Kartra, за мөн School гэдэг одоо ийм платформуд байгаа. За та хэрвээ ChatGPT-гээр одоо англиар одоо жишээлбэл сургалт хийгээд 11 Labs-аар дуу одоо англи дуу оруулаад одоо хоолоо оруулаад та хичээлээ хийж болно. Та заавалжгүй өөрийгөө харуулах шаардлага байхгүй. За тэгээд тэр хичээлээ дэлхийн өнцөг буланд зарж болно. За хэрвээ та одоо дэлхий рүү гарахгүй зөв Монголдоо гэх юм бол Монголд одоо ChatGPT-гийн сургалтыг хүсэж байгаа хүмүүс айгүй олон байгаа. За ялангуяа компаниуд одоо ажилчдаа одоо хэмэл оюун ухааныг зааж өгнө гэх юм бол танд одоо боловсруулах юм сургалтын сэдвүүд одоо зөндөө байгаа шүү. За тэрийг та ChatGPT-гээр гаргах юм. За та дижитал маркетингаар зөвлөгөө өгч болно. Хэмэл оюун ухааныг ашиглаад контентыг гаргаж өгөх. За Facebook-ийн пэйжийг хөтлөхтэй хуудсын. За Instagram-ыг хөтлөх. За хэрвээ имэйл маркетинг хийдэг бол имэйл маркетингийг хөтлөж өгөх гээд иймэрхүү дижитал маркетингийн ажлыг та тэр компаниудад хийж өгч болно. За тухайлбал жишээ аваад үзье. За гол сайхны газар байлаа гэхэд за тэд нар одоо нийтдээ ингээд 500 үйлчлүүлэгчтэй. За тэд нар тэгэл цагаа болох дээр ирдэг те одоо 3-7 хоногийн дараа ч юм уу 4-7 хоногийн дараа. За тэгэхээр та имэйлээр нь автомат имэйлүүдийг ингээд бэлдээд өгчөж болно. Тэр хэрэглэгчдийн имэйлүүдийг аваад за эсвэл текстийг аваад за тэрийг нь та AI-аар одоо хэмэл оюун ухаанаар хийж өгөөд за тэр хүмүүст нь сануулгах те таны дараагийн цаг авах цагжин боллоо. Манад одоо дараагийн 7 хоног ийм цагууд өнгөрөх байна гэдгийг текстээр ч юм уу имэйлээр явуулж болно. За тэр бүгдийг та автоматжуулж өгч болно. За мөн одоо тэр өөр одоо бизнесийн ямар процессыг хэмэл оюун ухаанаар автоматжуулж тэгээ цагийг хэмнэж өгөхгүй эсвэл мөнгөний хэмж өгөхгүй та тэрэн дээр одоо зөвлөгөө өгч болно. За maker.com, N8N, за Zapier гэдэг вебсайтууд бүгдээрээ одоо ийм автоматжуулалтыг хийдэг байгаа. За ер нь одоо ихэнх компаниуд одоо сүүлийн үед receptionist-гүй болж байгаа. Яагаад гэвэл одоо хэмэл оюун ухааны voice-оор тэр дуу хоолоогоор одоо receptionist-ыг одоо хийдэг болсон ба тэр бол хамгийн наазах юм те. За одоо борлуулалтын хүмүүсийг хүртэл ийм одоо хэмэл оюун ухаан хийгээд эхэлсэн байгаа. Борлуулалтын хүмүүс имэйл дэх эсвэл утсаар ярих бүгдээр энэ хэмэл оюун ухаанаар хийгдсэн байгаа. За хэрэглэх одоо AI-юуд нь маань юу вэ гэвэл ChatGPT-га хэрэглэж болно, Canva хэрэглэж болно, Synthesia болон Hedge-нэр та аватар үүсгээд тэр аватараараа яриулаад та одоо хичээлүүдээ хийж болно. За тухайлбал одоо та ChatGPT-гийн талаар хичээл хийчлээ гэж бодоход 10 хүн зарлаа гэхэд 25,000-аар зарлаа гэхэд 250,000. За сардаа өөр одоо ингээд курсуудыг ингээд хийгээд та 4 курс хийгээд зарлаа гэхэд сая төгрөг болно. За сая төгрөг гэдэг маань хамгийн доотлын одоо мөнгө шүү те орлого. Яг гэвэл бид нар мэднэ нэг хичээл заахад үнэхээр одоо дор хаяж одоо 50-аас 100, 150, 200 хүн одоо ингээд ордог штэ те. За та тэрийг ер нь бол заавчгүй одоо биеэрээ одоо заах биш. Ерөөсөө одоо дижитал Facebook-оор ашиглаад пэйж нэгээд тэрэн дээрээ видеонуудаа тавиад та өөрөө гарах ямар шаардлага байхгүй видеонуудаа тавиад одоо зарах боломж манайд одоо аль хэдийн одоо бий болцсон байгаа те. За одоо энэ фриланс үйлчилгээ гэдэг юм те. За та одоо компаниудад лого хийж өгч болж байна. За хэрвээ компаниуд блог бичдэг бол блогийг бичиж болж байна. За subtitle гэдэг нь те. За subtitle одоо орчуулгыг хийж болж байна. Одоо олон одоо хэмэл оюун ухаанууд орчуулга хийдэг болсон байгаа. За та бүхэн одоо бүх хэлээр орчуулах одоо боломжтой болсон байгаа. За email маркетинг хийдэг бол email маркетингийг хийж өгч болно. За энэ дээр одоо ямар хэмэл оюун ухааныг ашиглах вэ гэвэл ChatGPT, Canva, за тэгээд видеого хийчээд CapCut-аар засварлуулна. За дуу хоолой үүсгэхээр бол 11 Labs юм уу? Lazy Bird гэдээ бас байгаа. Lazy Bird дээр бүр хоёр нэг монгол эрэгтэй бас нэг эмэгтэй одоо монгол эмэгтэй хүний дуу хоолой бүр орцсон байж байгаа. За Lazy Bird дээр та тэрийг хийж болно. За хэрвээ
одоо дэлхийн өөр улс оронд хийн гэх юм бол 11 Labs руу орох юм бол танд айгүй амар. Ягаад гэвэл тэнцээ бүх төрлийн англи хэл болон олон төрлийн хэлүүд байгаа. За тэгээд та бодохтой бас блог гэдэр хийгээд дор хаяж одоо сартаа 20 ажил авлаа гэж бодоод 50,000-аар хийлээ гэхэд та сартаа одоо 1 сая төгрөгийг хийж болох нэ. За дараагийн одоо хэмэд оюун ухааныг ашиглаад олох боломжтой мөнгө их үсэргүүл та вебсайт хийж болно. За компаниудад брэнд одоо кит хийж өгч болно. За вебсайт дээр мэдээж та одоо олон хэмэл оюун ухаанууд байгаа. Тухайлбал одоо Durable AI гэдэг байгаа. За тэрэн дээр та ерөөсөө өөрөө вебсайтыг одоо хялбархан хийж болохоор байгаа. Тэгэхээр та компаниудад вебсайтыг юм хийж өгөх одоо боломжтой болсон байгаа. Та өөрөө одоо HTML, Python эдэргээд одоо код бичих одоо хэрэггүй болчиход байгаа шүү дээ, тий? Хэмэл оюун ухааныг ашиглаад та одоо ерөөсөө өгөгдлөө өгөөл одоо вебсайт хийх боломжтой болсон байгаа. За тэгээд мөн одоо хэмэл оюун ухааныг ашиглаад та зах зээлийн судалгаа хийж болно. Өрсөлдөгчдийн судалгаа, за нийтдээ зах зээл нь аль зэрэг том бэ гэдгийг судалж өгч болно. За брэнд кит гэдэг маань за компани одоо лого бүтээж өгөх, өнгөний схемийг гаргаж өгөх, фонтыг гаргаж өгөх гэдэг. За брендийн дүрмийг ингээд бүгдийг одоо хэмэл оюун ухаанаар хийж гаргах боломжтой болсон байгаа. За тэгээд түрүү чи хэлдгээр контентыг бэлтгэн гэдэг. За ямар одоо AI-г ашиглах вэ гэвэл ChatGPT, Durable AI, Luca, Canva гэдэг. Энэ одоо хэмэл оюун ухаануудыг ашиглаад за та ийм үйлчлэгээ үзүүлж болж байна. За тэгээд одоо бүгдийг хийгээд өгье танаа те лого брэнд гээд 5 хуудастай вебсайт. За тэгээд SEO гэдгийг одоо та бүхэн мэдчихэж байгаа те. Одоо хүмүүс Google дээр ороод хайлаа гэхэд танаа компани хамгийн түрүүнд одоо гарч ирэхээр ингэж тохирсон тохиргоотой. Ингээд та нэг багцыг нь одоо хамгийн долоо гэхэд 300,000 төгрөгөөр хийж өгөөд 3 вебсайтыг логотой энэ багцыг хийлээ гэж бодоход та 900,000 төгрөг авч болох нэ. Тэгтээ одоо вебсайтыг бол та 300,000 төгрөгөөр ер нь бол хийхгүй шүү дээ, тий? За тэрнээс ч илүү байгаа. За энэ бол хамгийн доод хэмжээ. За дараагийнх нь их өсрөн гэвэл за YouTube, TikTok-ийн контентыг гаргах. За тэгээд та AI-аар те сургалтын видео хийж болж байгаа. За ChatGPT, Midjourney, CapCut-ыг ашиглаад та төрөл бүрийн контент одоо үүсгэх боломжтой болсон байгаа. За та YouTube, TikTok дээр ямар одоо контент бэлтгэж болно. Энийг бол ChatGPT нэлээд гаргаж өгнө. За тэгээд одоо зургнуудаа Midjourney, Leonardo гэдэргээд те одоо зураг гаргадаг хэмэл оюун ухааныг ашиглаж болно. За тэгээд одоо монголчуудынхаа одоо хэмэл оюун ухааныг хэрэглэгчдэд зориулсан тийм контент гаргах, эсвэл англи хэл дээр YouTube дээр юм уу TikTok дээр гаргах. За бизнес кейс одоо амжилтын түүхийг нь хуваалцах, за тренд дагах тийм видеонуудыг хийхдээ viral болгох тийм трендүүдийг гаргах гэдэг. Монголоос бол YouTube, TikTok-оос бол мөнгө авч чадахгүй. TikTok бол хэдхэн орн байдаг. Канада, Америк, Их Британи гэдэг улсуудад те мөнгө олох боломжтой. За YouTube бол нэлээд олон орнууд байгаа. Гэтэ манай Монгол орн тэр партнер програмд нь орч чадаагүй. За гэхдээ та одоо YouTube, TikTok-ийн контент хийгээд авах юм бол олон хүн таныг дагж байхад та Монголынхаа компаниудаас спонсор болох. За мөн дээрээс нь өөрийнхөө дижитал бүтээгдэхүүнийг тэн дээрээ тавиад зарах боломжтой байгаа шүү. За жижиг дунд бизнесүүдийн хэмэл оюун ухааныхын шийдлийг хийж өгч болно. За одоо нэлээд олон чатботууд гарчаад байгаа тий. За үйлчлүүлэгчдийн асуултанд нь хариулах тий. За захиалга авах, мэдээлэл өгөх функцтэй ийм чатботууд байгаа. За энэ чатбот та одоо компьютерийн код бичих шаардлагагүй болсон тий. Айгүй олон төрлийн чатботууд байгаа. Та хийгээд өгч болно. За тэгээд ресторан, кафе QR гаргахтай меню гаргах боломжтой болсон байгаа. Каталогийг гаргах боломжтой. Энийг та одоо бүгдийг нь одоо хэмэл оюун ухаанаар хийж болно. За түрүүчийнхаа хэлсэн social media-гийн тэ одоо Facebook, Instagram-ийн пост, сурталчилгаа, за story тэ хэмэл оюун ухаанаар хийж өгөх боломжтой болсон байгаа. За ямар бизнесүүд байна гэвэл ресторан, кафенууд, гоо сайхны салонууд, фитнес клубүүд, эмнэлэг, эмийн сан, хувцсны дэлгүүртэй амар олон төрлийн жижиг одоо дунд бизнес эрхлэгчид манай Монгол
байгаа. Та тэр бүгдэн дээр нь одоо энэ хэмэл оюун ухааны шийдлийг хийж өгч болно. За чатботыг тухайлбал 50,000-ыг 50,000 бол үнэхээр юм бага үнэтэй. За тэгээд keywords-ийг нь 30,000-аар хийгээд өгчлөө гэж бодоход та за одоо social content-ийн 80,000 гэж бодоход 5 бизнестэй ажиллахад та одоо дор хаяж 500,000 төгрөг олох боломжтой сартаа. Гэхдээ энэ бол бас хамгийн бага орлого шүү гэж ойлгоорой. За сүүлийн үед одоо нэлээ их хүчээ аваад байгаа зүйл маань бол хүний одоо CV, resume одоо бичих байгаа те. Олон хүмүүс ажил хайж яадаг. За тэр хүмүүст одоо мэргэжлийн одоо CV-г нь бичиж өгөх. За мөн одоо өргөдөл гэдэг юм уу те тэрийг нь бичиж өгөх боломжтой байгаа. За ийм өргөдөл бичдэг, CV бичдэг одоо хэмэл оюун ухаанууд одоо зөндөө болсон байгаа. За тэрэн дээр та одоо ашиглаад хүмүүст тусаж болно. За бас Монголд мэргэжлийн бүх хүмүүс LinkedIn дээр баг байгаа те. За LinkedIn дээр өөрийнхөө профайлыг бичгээд аягүй хэцүү байдаг те. За тийм учраас та тэрийг нь сайхан ChatGPT-г ашиглаж агаад сайхан танилцуулгыг тэр хүнд одоо бичиж өгч болно. За мөн та гэрчилгээ, баримт бичиг, одоо бизнесийн имэйл, за гэрээ зэргийг одоо албан ёсоор орчуулж өгөх боломж чинь одоо нэгдээд ирсэн. Та одоо ChatGPT-г ашиглаад хийж болохоор болсон. За ямар хэрэгслүүд хэрэглэх вэ гэвэл ChatGPT-гээ сайн хийсэн. DeepL гэдэг энэ дээр одоо орчуулга хийдэг. Grammarly гэдэг бас байгаа. За Canva-га хийгээд та одоо энэ үйлчлэгийг үзүүлж болсноо. За CV бичих гэдэг маань одоо та тухайд 20,000-аар заръя. За LinkedIn профайлыг 15,000 төгрөгөөр өөрчилж өгье. За орчуулгын нэг хуудасыг нь 3,000-аар гэж бодоход та одоо сартаа одоо 600,000 төгрөгийг хийх боломжтой байна. За одоо энэ дээр бэлэн материалуудыг одоо зарж болж байна те. Та одоо хүүхдийн одоо сургуулийн хүүхдүүдийн материалыг бэлдэж өгч болж байгаа. Математик, англи, логик сэтгэлгээнийх нь одоо материалууд те. Та насны онцлогтон тохирсон даалгавар, толгоом те тэрийг одоо бүгдийг боловсруулад та хэвлээд гаргаж зарж болно. Хэвлэлийн газартаа бүр үйлдвэрлүүлээд зарж болно. За мөн гэрээний загварыг гаргаж болно. Бизнесийн одоо төлөвлөгөө, маркетингийн стратеги, санхүүгийн тооцоолол зэрэг бэлэн одоо загваруудыг гаргаад олон компаниудад одоо зарж болно. За шалгалтын тестүүдийг бас та гаргаж өгч болно. Ийм олон төрлийн боломжууд байгаа. За хэрэглэх хэмэд оюун ухаан маань ChatGPT, Canva, PDF, AI, Google Forms-ыг бүр интерактивны тийм тесттэй хийж болохоор болсон байгаа. За ингээд бодох дээр та тухайд бол одоо хэмэл оюун ухаанаас сургалт хийлээ гэхэд 1 сая төгрөг. За фриланс те одоо лого дизайн, контент хийх, орчуулга хийх гэхээр дор хаяж 1 сая. За вебсайт, брэнд кит хийя гэхэд те 900,000 төгрөг. За YouTube, TikTok-оор хэмэл оюун ухаантай холбоотой контентуудыг бэлдээд за тэгээ спонсор логод дор хаяж одоо 1.5 сая. За жижиг дунд бизнесүүдэд зориулаад чатбот, QR систем, меню өдр гаргаж өгөөд social content-ыг гаргаж өгөх юм бол дор хаяж одоо 500,000. За орчуулга болон CV хийж өгөх юм бол 600,000. За хүүхдийн материал, тестийн материал эдрийг гаргаж өглөө гэхэд 500,000. За энэ боломжуудаас гадна зөндөө олон боломжууд байгаа тий. За энэ боломжуудыг зөвхөн ашиглалаа гэхэд та одоо сартаа зөвхөн 6 сая хамгийн дордоо гэхэд 6 сая төгрөг олох боломжтой. За хэрвээ та компаниудын Facebook page, Instagram хуудсыг нь одоо хөтлөөд эхлэх юм бол та тэднээс 2 саяас 10 сая. За зарим том компаниуд хоёулангийн нийлүүлээд 20 саяар хэрэглүүлж байгаа. За та түүнийг нь одоо хөтлөөд явах боломжтой. Та бүхэн одоо тэгж хэлэх бах те ихэнх компаниуд маркетингийн мэргэжилтэнтэй тэр маркетингийн мэргэжилтэнгүүд нь 4-5 сая төгрөгийн цалинтай. За тэр маркетингийн менежерүүд чинь заримдаа завгүй байгаа өөр ажил хийгээд те. За тэгэж одоо сошиал медиаг нь хөтлөөд явах тийм завгүй байгаа. За мөн одоо компаниудад бас тэр олон маркетингийн мэргэжлүүдэд 4-5 сая төгрөг төлөө дээрээс нийгмийн даатгал эдэргээд төлөөд авах шаардлага байхгүй. Нэг хүн дээр одоо манай хуудас хөтлөөд яваа 2 сая төгрөг гээд тохироод явхад компаниудад илүү хямдралтай. За манай компани ч гэсэн жижиг дунд компаниудын Facebook, Instagram-ыг хөтэлдэг, TikTok-ыг хөтэлдэг те.
компаниудын видеог нь гаргаж өгдөг TikTok-ийн. За Facebook-ийнх нь хуудсыг хөтлж өгдөг. За тэр бол дор хаяж 20 сая төгрөг байгаа. За тэгэхээр та одоо ганцаараа гэрээсээ ажиллаж байгаа тохиолдолд та хамгийн доод нь одоо нэг хуудсыг хөтлөлөө гэхэд 1 саятай, та 3 компаниг авлаа гэхэд 3 сая төгрөгийг олох боломжтой байгаа шүү. Та бүхэн энэ боломж руу одооноос орох юм бол танд амар хэрэгтэй. Яг гэвэл олон хүн сураад, олон хүн мэргэжлийн болоод за жилийн дараа гэхэд таны өрсөлдөгч чинь илүү их болох учраас өнөөдөр та хиймэл оюун ухааныг сураад өнөөдөр ажиллаа эхлээрэй. За та өдөр болгон ингээд хиймэл оюун ухаанаа хийгээд сураад та 30 хоногийн дараа гэхэд дийлэнх хүмүүсийн дор хаяж одоо 99% те хүмүүсээс илүү их мэдлэгтэй, илүү их хэрэглэдэг одоо болцсон байна. За тийм учраас та эрсдгэн шиг энэ хиймэл оюун ухаанаас сураад за тэгээд ажилдаа ороорой. За та бүхэн энэ презентацийг доор линкээр оруулсан байгаа. Та хүсвэл даунлоод хийгээд аваарай. За ингээд өнөөдрийнхөө хичээлийг дуусгая. Анхаарал тавьсан баярлалаа. Дараагийн хичээл хүртэл баяртай.